Зөвлөлтийн их өлсгөлэн ба хүн хүнээ барьж идсэн нь КГБ-гийн задарсан маш нууц материал 1921 он Октябрийн хувьсгал ялан дийлж ажилчин тариачны нам засгийн эрхэнд гараад 3 жил өнгөрч байлаа. Гэвч мөн оны хавар ижил мөрний бүс нутаг орчмоор Орос гүрэнд урд өмнө хизээж байгаагүй өлсгөлөнд нэрвэгдсэн юм. Өлсгөлөнд нэрвэгдсэн тариачин ядуус энгийн ардын хувьд хүн чанар гэгч зүйлээ гэж өлсөж өгөхгүй тулд гэмт хэрэгүүлдэж хүмүүс сул дараа нэгнийгээ барьж идэж байлаа. Оросын хөдөө тосгод гиз дотор гарсан талигачин хүүрээр дүүрв. Эсвэл энд тэнд хүүхэд хөгшдийн толгойг тасалж хайжээ. Мэдээж хүний махчад олзоо төхөөрөөд зузаан гуй нуруу зэргийг нь таслан идэж байлаа. Зөвлөлтийн үеийн түүхчид бичгтээ Октябрийн хувьсгалаас өмнө өлсгөлэн хизээ мэдгүй гарах байсан. Тийм учраас иргэний дайн гарсан билээ гэж бичиж байсан ортой зүйл юм. Тэр үед хүний махчин каннибалистууд болсон хүмүүсийн ихэнх нь үгээгүй хоосон хамжлагат тариачд. Тариачид хэсэг үлгээрээ нэгдэн араатан шиг л хэн нэгэн рүү давталж цааш харуулад хүний махыг ажирахгүй зоглох болов. Большевикууд хувьсгалчид 1921-с 22 онуудад тариачдын хөрөнгийг хурааж мөн тэднийг тон дээрэмтэх нь энгийн үзэгдэл байлаа. Коммунист удирдлага хөдөө аж ахуйн салбарт яаралтай шийдвэрлэх асуудлаа дийлээгүй улмаас цаг нэгэнд оройтсон байлаа. Хаасайгүй араа шүдэ хувиргасан араатан төрхтэй хүний махчид. Ийхүү зөвлөлт засгийн газар өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй тул гаднаас тусламж авахар тохиров. 1921 оны намар Европын улсуудын удирдагчид Оросын их өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэхээр Женевт хуралджээ. Хуралдаанаас өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд хөргөн хүнсний бүтээгдэхүүн дээр хянах олон улсын байгууллагыг бий болгов. Комиссийн дараагаар хуучин хаант Оросын үед Франц улсад элчин сайд асан Экосеф Нулансыг сонгожээ. Гэвч коммунистууд түүнийг эх орноосоо оруулсан хэмээн үзээд үдэл сортлын дайснаа хүлээж авсангүй. Энэ хугацаанд Оросын мянган тариачид тэдний гэр бүл өлсгөлөнгөөр өгч хүний махчдын хоол олж байлаа. 2 сарын дараа зөвлөлт улсад байдал улам хүндэрч Англи, Франц, Бельги, Итали, Герман улсын төлөөлөгчид Брюсселд дахин цуглаж Орос улсад туслахаар шийдвэр гаргав. Гэвч түүнийг зөвлөлт холбоот улс, тусламж улс, хаант засгийн үед давсан өрөө төлж байгаа хэмээн ард түмэндээ сурталчилсан байдаг. Архивд үлдсэн бичигт зөвлөлт орны засгийн газраас 1921 оны 12 дугаар сарын 28-нд Англи, Франц, Итали, Япон, Хойд Америкт ноотвчиг гартуулжээ. Уг ноотвчигт хаант Оросын үеийн өрөө өнөөгийн зөвлөлт улсад төлөх мөн инх тайван найрамдалтай оршихыг санал болгов. Хүнсний бүтээгдэхүүн бусад тусламжийг санал болголоо гэсэн байх юм. Энэ тухай Лондон сууж байсан Америкийн элчин сайд Гарвею тусламж илгээхээс татгалзжээ. Яагад гэвэл тэрээр эхлээд 1918-аас 21 оны хооронд Орос оронд ажиллаж жуулчилж явсан Америк иргэдийг шоронгоос нингийн аралтай суулгахыг шаардсан аж. Хэд хэдэн уулзалтын дараа 1922 оны 8 дугаар сарын 10-нд Куб, Япон, Норвеги, Өмнөд Африк, Австрали улсын төлөөлөгчид Рига хотод уулзаж Оросын өлсгөлөнг шийдвэрлэхээр ажилчин ангийн төлөөлөгчтэй уулзаж олон улсын тусламж үзүүлэхээр болсон байна. Үүний дараа Голланд, Франц, Чехословак, Канада, Аргентин, Уругвай болон өөр улс орноос хүнсний шаардлагатай эзүүлийг Орос руу илгээжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 33 сая Америк доллар болж байлаа. Тусламж наашилж явах үе 1922 онд өлсгөлөнд нэрвэгдсэн Орос орны хувьд байдал тун хөндрөв. Гадаадаас ирж байгаа анхны тусламж нь зөвхөн хоол унс, хувцас эм тариа төдий юм. Мөн Америкаас тракторын отряд, Германаас машин механизм, АПА-гаас 20 сая долларын тусламж илгээв. Мөн 36 сая Будовын үр тариа тусламжаар илгээсэн аж. 1922 оны 8 дугаар сарын 20-нд Рига хотод Орос оронд туслах гадаад улсуудын АПА-г хүлээн зөвшөөрч зөвлөлт холбоот улсын засгийн газар гарын үсэг зурсан байна. Гамбург хотоос Петроград руу 2 дахин тусламжийн цугаа хөдөлж 37.2 сая пудов хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Мөн оны 100 АПА-гаас ижил мөрний хавьд өлсгөлэн болж байгаа газруудад тусламжийн гуанзуудыг нээжээ. 1922 оны намар гэхэд АПА-гаас ижил мөрний өлсгөлөнд нэрвэгдсэн тариачдад тусламж олгон 5212 вагон хүнсний бүтээгдэхүүн илгээж энэ нь ойролцоогоор 5 сая пудов болж байлаа.
Мөн Казаны бааз руу Татар, Чуваши, Маринскийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд зориулж 854 вагон хүнсний бүтээгдэхүүн эм тариа, хувц сонор зэргийг илгээжээ. Үүнээс гадна 14.3 сая пүтөвийн эрдэн шиш, 2.8 сая пүтөвийн будаг нийлүүлв. Мөн 10 сая долларын эм тариа эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 1922 оны сүүлэхэд АП улам тэлж Орос улсын хилийн чандад байгуулагдаж өлсгөлөнд нэрвэгдсэн тариачид тэдний гэрүүл тусламж үзүүлж байлаа. Орос орон хэрхэн өлсгөлөнд нэрвэгдэж байсан тухай түүхийн баримт олж байсан цахилгаан хуудсуудыг доор хөрвүүлэн хүргэе. 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Свияжск хотын гүйцэтгэх орооноос ирсэн баримт. Энд байдал тун хүнд байна. Ямар ч ургац өр тариа талахгүй боллоо. Ер нь бол устгал эхэлчихсэн байна. Ойлгоход хэцүү, төсөөлшгүй өлсгөлөн эхлэв. Сүү, мах талахгүй болсон иргэд гудамжинд гарч зүйл засгийн эсрэг тэмцэл эхэлсэн. Бид чадах чинээгээрээ тэмцэж байна. Хилгэнсэн ард иргэд тариачид бие бинийгээ тонн дээрэмдэж хүн хүнээ барьж идэж байна гэд ерөнхий нарийн бичиг Кудряшов хэсгийн орлогч Исмаилов гэжээ. Цэремшанаас 73 дугаар цахилгаан утсанд Бугулминскийд байдал аимшигтай болж байна. Өдөрт дунджаар 50 хүн өлсгөлөнгөөр хөж хөөрийг хинч оршуулахгүй. Хөөрийг нь нохой муур бас хүмүүс идэж байна. Шалгалтын явцад энд эцэг их хоёр нь төрсөн 2 хүүхдээ эдсэн хэрэг гарсан. Цахилгаан утас илгээгч Фролов гэжээ. 1921 оны 2 дугаар сарын 24-нд Чувашскийн районы Брод тосгонд 48 настай иргэн Абдул Валеева гэрийн доод хонглоос түүний төрсөн хүү 20 настай Мадидли Абдул Валеевийн толгойг тасалж их биеийг нь жиргэж зарим хэсгийг нь эзэн мөрдөн байцаалтын явцад илэрсэн. Ардын сэргийлэх оншууч Наврозов, прокурор Смирнов гэжээ. Мөн ард иргэдээс ирсэн мэдээлэлд 1921 оны 2 дугаар сарын 19-нд 3 нуурлуу явж байгаад дараах баримтыг олж авлаа. Манай дарга Лебедевад 3 нуурын оршин суугч Агрофена Засоринагийн тухай гомдол гаргажээ. Засорина нь гэрээсээ гарч яваад буцаж ирэхдээ 2 өгсөн муур тэрвэрч орж ирсэн. Энэ нь өөрийгөө болон өр хүүхдэд тэжээхийн тулд гэж. Гомдлын дагуу Засоринагийн гэрт дарга Лебедеваг ороход дээр нь өгсөн 2 муур байлаа. Нэг муурны арсыг тэрбээр нохойдоо өгөөд махаар нь хоол хийхээр үлдэж байсан. Тэдний 15 настай хүн муурны гиз дотрыг дорны анзалсан. Дарга та нар юу хийж байгаа болсоо гэхэд тэр идэх гэж байна. Цаг орчин хүмүүс биенээ яг л чон шиг идэж байхад бид харин муур нохоогоор голоо зогоож байна хэмээн Хевник хэлсэн. Гэтэл тэднийхийг шалгах явцад тогоон дотроос нэг ойтой хүүгээ хөнөөгөөд мөчлөн чанж итсэн илэрсэн. Дарга түүнээс яагаад ийм муухай хэрэг хийх болов гэхэд Засорина тэртээ тэргүй хүүхэд маань өөх гэж байсан юм. Би түүнийг дахиад хөөрдөг амтан дээр тавиад хоолойг нь хэрцсэн. Дараа нь их биеийг нь мөчилж тогоондоо чанж итсэн. Бид бүгдээрээ өхмээргүй байна. Зарим нь энэ өлсгөлөнг давж гарах ёстой үстэй гэж Хевник хэлжээ. Энэ тухайг Лебедева районы онцгой комист өргөдөл гаргаж цахилгаан утас илгээсэн байна. Дахин нэг цахилгаан утас Чистополь хотод 1921 оны 3 дугаар сарын 4-нд Селгушад иргэн Афанасия Исаева нь өөрийнхөө 15 настай Петр Исаевыг амьдаар нь хэд хэдэн хэсэг завчин цогцсыг нь идсэн. Мөн хөршүүдтэй махыг нь зарсан хэргийг ардын прокуророос мөрдөн шалгажээ. Ямкины Алексеевский тосгоны 48 настай Сапаром Фанзеем нь өлсгийн эрхэнд хөрш ганц бие Яминсара гин хоолойг нь хэрчиж хөнөөсөн. Тэрбээр талигачийн цогцыг ажрахгүй эдснээ мөрдөн байцаалтанд хүлээжээ. Талигачийн цогцыг 4 хоног идэж ам гарсан. Дараа нь Фанзевим өөрийн 20 настай охин Монголигийн толгойг хэрчиж их биеийг нь жижиглэн идсэн байна. Хэрэгтэн талигачдын том яснуудыг шалан дороо нууж байсныг цагдаа нар илрүүлжээ. Хэргийг шалгасан Спасский дүүргийн ардын сэргийлэхийн газрын дарга Петухов хэмээжээ. Яг иймэрхүү цахилгаан утас хэдэн мянгаараа КГБ-гийн архивт хадгалагдаж байна. Октябрийн хувьсгал ийм аимшигт үр дагаврыг та бидэнд үлдээсэн юм.